За өглөөдөр орой минь Return of the Blossoming Blade-ийн маань эпизодоор ороход бэлэн болсон байна. За тэгээд лайк болон сабаа дараад үзээрэй. Бид нар 10,000 голоо болоход маш ойрхон болсон байгаа шүү. За тэгээд бичлэгтээ орцгоё. Өмнөх ангид мөнхөө маань чөтгөрийн бүлгийг одоо хүртэл амьд гэдгийг мэддэг. Манайх эднэр өвгнийг яагаад алах гэж хүсэж байгаа юм бол тэгээд бас энэ шагналын мөнгө ямар их юм бэ гэд би хурдан очих хэрэгтэй гэж захаага ахлагчтай өгөхгүй шууд өвгөн байгаа шан хотлоо шууд явдаг. Энэ өвгөр мон тухай дээр бишээ. Одооноос хоо авал гэд хэлээд явчихвэ. За хоо авал дээр улаан үстгийн цэнхэр өстлөө яаралтай хэрэг боллоо гэж түүнийг дагуулад мөнхөөгийн өрөөлөө ортол орон дээрээ нэг цаас үлдээгээд явцсан байлаа. Цэнхэр үст аваад уншаад би хэдэн хоног ирэхгүй байх. Энэ хойгоор бэлтгэлээ сайн хийгээрэй гэд бичсэн байдаг. Цэнхэр ус уншичаад хоёлоо яаж хийгээд байгаад ахлагчид үүнийг яасан ч мэдэгдэж болохгүй. Түүнийг л юуч болоогүй мэт бай гэдэг. Мөнхөө өдөржин яваад хот дээрээд энэ хотож зөндөө удаа ирж байсан даа гэхэд өмнөх дурсамж нь гарна. Манай хүн өмнөх амьдралдаа энэ хотоор явж байгаад өмнөдийн хідэн гарыг мөрөгчдөг. Тэд хийж хоо олын суугинд юу хийж байгаа чам шиг юм өмнөдийн намайг мөргөд хурдхан шиг уушлахгүй гэхэд мөнхөө уурлан шууд тэр гурыг нүдээд аячна. Ерөн дээр үеэс хойш хоо оол болон өмнөдийн бүлэг хоорондоо хэн илүү гэдгээ байнга үзэлчиж бинийг үзэн ядсаар ирсэн. Мөнхөө бол өмнөдийн бүлгийг шан хотод очих болгондоо таарсан болгоны зодоол явдаг байсан дурсамж нь гардаг. Өвгөний бие улам удаж үдсэн эмч болгон хорцсон байна. Гэт эмчилгээ идэгч үр дүнгүй болохоор өвгөний хүү санаа алдан суна. Гэтэл түүний ардаас өмнөдийн багш орж ирээд үнэнтэй эвлэрэх цаг болсон. Эмчилгээ авах аргагүй. Гэхэд хаалгаар нэгэн зарц хоо олоос хүн ирлээ гэдэг. Үүнийг өмнөдийн багш сонсчоод тэр сүнсэн бүлэг одоо юу хийж чадна гэж ууцаад хэрэггүй гэхэд өвгөний хүү би хинтээ уулзахаа өөрөө мэдийгээд хаалгалуу очино. Тэгээд мөнхөө хараад чи ганцаараа ирсэн юм уу гэд мөнхөө би бол хоо олын бүлгмийн 3 дугаар жилийн сурагч. Захиан дээр байсан шинж тэмдгийг хараад би яаж эмчлэхийг мэднэ гэдэг. Өвгөний хүү би тэгвэл хэдэн асуулт асууя гэд өвчтний талаар илүү ихийг ярьдаа гэхэд мөнхөө өвгөн чөтгөрийн бүлгмийн газарт ойрхон явсан уу гэд амар ихтгэлтэй хэлсэн ч хүү үгүй гэдэг. Тэгсэн мөнхөө тэгвэл аялал хугацаанд халдлаганд өртсөн үү гэхэд хүү эсэнд баярлаа гэд хаалга хаах гэтэл мөнхөө гараараа зогсоогоод өвгөний биений хүзүүн хонд хар толб байгаа. Мөн арьсан дээр нь удаан дарангууд хэсэг цагаан болоод буцаад улаадаг. Тэр ухаан алхаас өмнө өндөр халуурсан гэж хэлэхэд хүү шууд л мөнхөөд ороод ярилцъя гэд дагуулад өвгөний өрөөнд ирдэг. Мөнхөө өвгөнийг хараад гарын бариад энергээ шингээхэд өвгөний духан хэсэг энгийн болоход өвгөний хүү гайхаад үргэлжлүүлээрэ гэхэд мөнхөө эхлээ жоох юм мэдчихүү гэдэг. Тэгээд өвгөний хүү яагаад юм мэдхээр болов гэхэд мөнхөө түүнийг эмчлэх их энерги шаардлагатай тул сайн идэх хэрэгтэй гэдэг. Мөн өвгөнтэй ойрхон байдаг хүмүүс байгаа юу гэхэд хүү байгаа л да. Гэхдээ яах ч хаан гэхэд мөнхөө тэр хүмүүс хорлогдсон байна. Хэрвээ түүнлүү хүмүүс дайраагүй бол түүнийг дотны хүн хорлсон гэдэг. Хүүч дүндээ хамт байдаг 5 хүн байдаг. Гэхэд мөнхөө тэгвэл жоохон хэцүү л байх нь гэж хэлээд хүү би яаж тулсах уу гин. Мөнхөөч та зүгээр суугаад үзчихье гэдэг. Энэ өвгөр нөгөө өмнөдийн бүлгмийн багш нэгэн сурагчтай тэр хоолын гараас суулж би өвгөний хүү талзаас чадсангүй гэхэд сурагч нь бид тэр хүүхдийг тэгвэл очиод тулаанд дуудаад баг зэрэг сургамж өгье гин. Багшч тэгвэл бид хүүхд дээрлгсэн гэд сургал гарна хэрэггүй гэхэд сурагч үгийн дээр үеэс хоо оолтой тулаан хийдэг байсан юм чин тийм сургал гарахгүй байхаа гэд багштай би явчаад ирээгээд явдаг. Тэр хоёрч өвгөний ажилладаг худалдааны бүлгэн дээр ирж мөнхөө дээр ирээд өмнөдийн бүлгмийн 2 дугаар жилийн сурагч хоо олын сурагчтай таарах нэг төрлийн хэрэг байна. Намайг Саян гэдэг. Болох бол хоёулаа хоорондоо нөхөрсөг тулаан хийж болох уу гэтэл мөнхөө. Би одоо чамтай юу? За яах вэ? Болно л доо битгий 10 сараа гэдэг. Үүнийг сонссон Саянг ууранд хүрч эхэлнэ. Тэр хоёр ийн хоорондох тулаан эхлэж Саянг шууд л дайран очиход мөнхөө хааж Саян үргэлжлүүлэн зогсоор мөнхөөч бүх цогцлтыг ядахымгүй хаагаад Саянч тэгээд ингэж өдүүлчихэд одоо миний цогцлтыг бүгдийг нь хаагаад гээд өөрийн хүчээ гаргаж өмнөдийн 36 дэлхийн сэлмийн техник нэг дэлхийн төлөө гээд дайрч яг мөнхөөг онохын даван дээр түүний найз Саян гэж ойрлоход тэрээр техникээ зогсооход мөнхөө арагшаагаа шидэгдэж цус алж эхэлдэг. Гэтэл энэ үеэр өвгөний хүн орж ирж энэ явдлыг хараад Саян руу очиж чи өөрөөсөө жоохон хүүхдэд дулдаж бүр болоогүй алах гэж оролдлоо. Би энэ өмнөдийн бүлгмийн хийсэн явдлыг хизээч мартахгүй гэх үед өмнөдийн багш орж ирж юу босныг хараад Саян энэ асуулаа зохицуулчаад бүлгэмдээ эргэж ирээрээ арайштай гэж хэлээд яваад өгдөг. Иймч мөнхөөг үзээд хүү маш их цусалдсан байна. 3 хоног хонгүй байна гэд мөнхөөг өрөөнд нь үлдээн явна. Хэсэг хугацаа өнгөрч орой болоход нэгэн танихгүйгээр орж ирж мөнхөөг алахыг завддаг. Мөнхөө булаж танихгүйгээр
гайхан дахин дайрахад мөнхөө үсрэн бултаж, агаар дээр байх үед нь энергиэрээ дайрахад мөнхөө энерги хөлөндөө шингээж хөшиглэн хаяна. Энийг шууганыг сонссон хүмүүс оож иж харвал өвгөнтэй хамт байдаг 5 гарын нэг нь байдаг. Мөнхөөч чи баригдлаа гэхэд тэрээр чи яаж намайг ирнэ гэдгийг мэдсэн гэхэд мөнхөө чи үгийн эрхэн тодорхой байсан. Намайг алж өмнөдийн бүлгэмд гол буруугийн чихэх сайхан боломжийг яаж чи алдах вэ гэхэд эн чин юу ч нотлохгүй би өвгөнд юу ч хийгээгүй гэхэд мөнхөө тэгвэл үхэлтэн золоод мэдчихий гээл дайрахад тэрээр айсандаа цохилтыг хаахад мөнхөөгийн гар улаан болдог. Тэгэд мөнхөө шууд за хараараа энэ бол чөтгөрийн бүлгэмийн цусан гар гэдэг арга гэхэд өвгөнийх үүнийг хараад түүнийг байрж ав гэхэд танихгүйгээр энерги өрөмтлөж тэр идлүү шитгэхэд мөнхөө урд дурнаар чамгаална. Энэ чимээг сонссон Саян гүйж ирэхэд мөнхөө түүнийг хараад бид нарыг аврахаар исэн баатраа гэхэд Саян би юу гэд мөнхөөгийн царайг артал тэрээр амаараа хүлүү зааж байдаг. Саян шууд ойлгоод сэлмээс улан дайран орно. Саян тэр хоёр ан ман үлдсэж эцэст нь Саян ялахад өвгөний хүү би өмнөдийн бүлгийн явдлыг өршөөе гэд хэлгээд Саянг баярлана. Энэ явдалч өнгөрч мөнхөө өвгөн дээр ирж имчилгээгээ эхэлдэг. Түүний гарыг барьж энерги шингээж өвгөний биед байгаа хорт могоонуудтай өлсөж эхэлнэ. Могоонуудыг дайрч ирэхэд энерги ашиглан устгаж ихэнгийн цавчин устгахад өвгөний зээж хэсэг хүртлээ зүгээр болсон байдаг. Тэгсэн могоонууд мөнхөөгөө сайж бүгдээрээ өвгөний толгой руу цугларч мөнхөө өвгөнийг харчаад энийх энергийг өвгөнд хэсгүүгээд өвгөний толгой дээр гараа тавьж хорт энергийг өөрлөгөө шингээж маш ихээр өвдөж ухаан алтхын дааван дээр мөнхөө энерги удирдаж дахин устгаж эхэлдэг. Түүнлүү дайрахад мөнхөө үсрэн бултаж ажуугаас нь могоо орж ирэн түүнийг хазна. Мөнхөөч сэлмээрээ яг устгах гэж байтал өөр нэг гарч ирж нөгөө гарыг хазаж мөнхөө сэлмээ унгаана. Үүнийг харсан могооноор дайрч мөнхөө хүндхэн байдалд ороход мөнхөө энерги бүх биеэрээ тарааж нэгэн зэрэг энерги ихсгэж бүгдийг дэлбэлж алж чөтгөрийн энергийг зайлуулж чаддаг. Энэ үеэс өвгөн сэрж нүдэнэ. Хэдэн хоног өнгөрч мөнхөө хаа ботлоо эдэн суун. Хаалга онгооч өвгөн хүү хоёр орж ирэхэд өвгөн шууд л өвдөөсөгдөн миний амийг авсанд баярлаа хэмээн мөнхөөд хэлнэ. Тэгээд би таны хүслийг биелүүлэх хэд мөнхөө. За яах юм бэ? Биений явдлын талаар бүлгэмдээ ч хэлэхгүй таны бие муу байгааг уншаад хамаг урдаараа ирсэн гэхэд өвгөн миний төлөө энэ бүх зүйлсийг хийсэн гэж үгээд таны хүслийг заавал биелүүлнэ гэдэг. Энэ явдлын дараа мөнхөө хэвтэж байх үеэр Саян гэж мөнхөө зэлэм өгөөд хоёулаа дахиад нэг үзье. Энэ удаад бүх хүчээрээ туллаараа хэд мөнхөөч суураад тэр хоёр дахин тултана. Саян мөнхөөгийн авраг хараад айж чичрэхэд мөнхөөч хүрээд иргэн. Саян энэ бол миний хамгийн сайн техник гэд сэлмээ эргүүлэхэд мөнхөө өмнөдийн бүлэг хизээд өвөл үзэгдэх сэлмийг ашигладаг болцсон гэхэд Саян сэлмээ чанга хатгаад 12 сэлмийн хөдөлгөөн цасан цэсгийн сэлэм гэд дайрахад мөнхөө үүнийг хараад Саянгийн ганц огтолтоор дуусгаад түүнийг барьж чин техникийг хаанаас сурсан гэд асар ихээр уралдаг. Нэг мэтгэд Саян орон дээр сэрхэд мөнхөө түүнээс чин тэр техникийг хаанаас сурсан гэхэд Саян өмнөдийн бүлгийн багш надад зааж өгсөн гэхэд мөнхөө мөн өмнөдийн бүлгийнхэн бид нар л чөтгөрийн бүлгэнд дайрахад биднээс ирж бидний техникийг хуссан байна гэд Саян чи битгий наа техникээ сур оронд нь үдсэн техник байрлалаа өөрчилж сайжруулж энерги зөв удирд гэдэг. Саян ч таны эснийг ойлголоо гэд мөнхөө гарч яваад би хүчтэй болохгүй бол болохгүй гэдэг. Энэ үеэр хоо хоолын хэд мөнхөг алга бусдын мэдээд ярилцаж байдаг. Ахлагч хэдүүлээ хотоор хайж эхлэе түүнийг олж магадгүй гэхэд гинт мөнхөө ирлээгээд харуул ихэд ахлагч шууд гүүн гарч мөнхөө дээр очиход мөнхөө ахлагчаад мөнхөө миний бие буцан ирлээхэд нарийн бичиг чийдэн хоног хайцсан дураараа гарчаад одоо яаж бусж ирж байна гэд зангидахад гинт түүний ардаас өвгөн гарч ирж түүнийг битгий цаг нь тэр миний амийг аварсан гэхэд ахлагч мөнхөө лөө гайхан харна. Хэсэг хугацааны дараа мөнхөө гараа өргөн сууж байдаг. Ахлагч түүнээс яаж амийг аварсан гэхэд мөнхөө гуйлагчин байсан битгээд өвчнөд их өртдөг байсан. Гэхдээ нэгэн ууланд ороодаг цэцгийг идэхээр энерги сэргэж идэгдэг гэхэд багш нь би энэ талаар мөн бас сонссон байна гэд мөнхөөч хуурчлаа гэж дотроо бодно. Тэгсэн ахлагч мөнхөөгийн толгойг илээд сайн байна гэд инээн. Өвгөнч би өөрийн амиа авруулсан аж тусаар хуваа авал бүлгэм тусалмаар байна. Би өөрт байгаа бүх зүйлээ өгөх болно. Хуваа авалын эдийн засгийг надад атгахад болно. Гэтэ хоёр нөхцөлтэй гэхэд ахлагч юу юм гэхэд нэгт бид нар мөнгө хөрөмтлүүлэхгүй. Олсон бүх мөнгөө хуваа авал дээр ашиглана. Хоёрт мөнхөөд сайн хандааргээ яваад өгдөг. Энэ уугууч засаглаа хийсээр байгаад манай хэд амар булчинтай болцгоодог. Зэнхэр өсч улаан үстийг дуудаж бид хэдий ботл ингэж биеийн хүчээ сайжруулах юм бол хэд улаан үст яах вэ хийж ил бай би бол одоо хамаагүй хүчтэй болсон. Гэтэ одоо энэ булчингаа ашигламаар байна гэдэг. Зэнхэр өсч хоёлаа мөнхөө гэхээр түнд өөр бэлтгэл хийгээд асууя гэцгээдэг. Энэ хойгоор мөнхөө орноосоо босон ой модлоо алхаж байдаг. Хэсэг алхасаар зогсоход мөнхөө нэгэн бүсгүй бэлтгэл хийж байхыг олж хардаг. Мөнхөө түүний хөдөлгөөн хөнгөн мөртлөө хүчтэй
Хуалын үндсэн техникийг сайн сурсан байна гэж бодож байтал бүсгүй гинт мөнхөө лүү дайрч чи хинбэ чамааг энэ хавьд нэг ч харж байгаагүй юм байна гэдэг. Мөнхөөч тэр үнэхээр хөөх юм а өмнөх би байсан бол дурлахаар байлаа гэж бодон би 3 дугаар жилийн сурагч гэхэд бүсгүй худлаа яар 3 дугаар жилийнхэн ой модлоо орох 20-т гэхэд мөнхөө ахлагч надад тусгай ирэх өгсөн гэхэд бүсгүй би ахлагчаас өөрөө асууна чи нэр хинбэ гэхэд мөнхөө гэд өөрийгөө Йоос Йоол гэдэг. За одооноос хөөхнөө гэд дуудъя. Өглөөч болж манаа хэд цайгаа ууж байтал нэг л хүмүүс гутран байхыг хараад мөнхөө зэнхэр үстээс өнөөдөр уур амьсгал яагаад сонирн байна гэхэд зэнхэр үст 2 дугаар жилийн сурагч нар ирж байгаа болохоор байх гэтэл улаан үст бишээ удахгүй өмдийн бүлгэн болон хуа бүлгмийн тэмцээн болох гэж байгаа гэхэд мөнхөө бид нар өмдийн бүлгэмдээ тулдах нэ гэж хэлэхэд зэнхэр үст тулдах гэж өмдийн бүлгэм зүгээр бид нарыг ялсаар байгаа дуустал гэтэл мөнхөө шууд босон тэд бэлтгэлийн үр дүнгээ харуулах болно би та нарыг ялуулна гэдэг. Үүний дараа тэр 3 өрөөндөө орж улаан өст бид хэд хэр сайжирсан байна гэж асуухад мөнхөө иймхэнгээд гараараа үзүүлээд бид нар ялахын тулд үхтлээ бэлтгэлийн бэлдээрээ гэдэг. Мөнхөө бүгднгийнх нь урд нь гарч сэлмээ суулаа. Та нар бүгдээр өнөөдөр үхэлтэй нуур тулах болно гэд сэлмээ улаан өсөд өгч тэр хоёр тулдахаар болдог. Улаан өсч бүх чадлаараа үзэж хамаг хүчээрээ цогсоор байдаг ч мөнхөө ядахымгүй бултаж улаан өсч миний бэлтгэлийн үр дүнгээд энерги сэлмдээ шингээн мөнхөөлөө дайрахад хаан цөмөрч эргэж харахад мөнхөө сэлмээрээ дайрч яг нүрнийх нь өмнө зогсоодог. Улаан өсч үхтлээ аж мөнхөө үхэлтэй нуур тулах ямар байна гэд эргэж харж одоо та нарын ээлжгээд бүгдийг айлгаад унагцсан байдаг. Үүний дараа мөнхөө таад үндсэн техникээ төгс болгож иж дараагийн техникээс сурна. Би та нарыг ялуулахын тулд юу ч хамаагүй хийлгэн шүү гэд мөнхөө ганцаараа ойлгоо яваад өгдөг. Эцэг явж байгаад хүн байхгүй газар ирээд мөнхөө өмнөх амьдралын чөтгөрийг толгоондоо төсөөлж түүндээ тулдан бэлтгэл хийж эхэлнэ. Тэсгэлж буй элдийн техникээ ашиглаж дахин нэг төсөөлөлтөө ялахад түүнийг хөөхнөө нууцаар харчдаг. Тэгээд шууд мөнхөө дээр очиход мөнхөө цочин аж шууд юу ч хэлэхгүй иргэн хараад зүхтаад хөөхнөө ард нь хүлээж ихсээр үлддэг. Мөнхөө зүхтааж байгаад хийдлүгээ биш өөр газар руу зүхтаж өглөө нь тэр газартаа юм идсэн арх ууцсан сууж байдаг. Тэгтэл гаднаас хуу хоолын бүлгмийн 4 хувцастай 3 хүн орж ирээд мөнхөөгийн ард суугаад тэдний нэг нь бид бэлтгэлээ үр дүнтэй хийлээ. Одоо бид өмдийн бүлгэмдээ тулдаж өшөөгөө авч ялж дараа нь дэлхийд өөрсдөө нэрээ гаргана гэхэд мөнхөө үнийг сонсоод инээчдэг. Тэгсэн царайлаг гар нь бусаад энэ 15-тай харагдаж байж үнэтэй хоол идсэн арх ууцсан энэ тосгонд баян айдлын хүүхэд байхгүй дээ гэд сандлаа аван босч мөнхөөгийн хажуу суудаг. Би бол хоол бүлгмийн 2 дугаар жилийн сурагч Бек Чүн гэд чиний нэр хинбэ гэхэд мөнхөөч хинч биш гэд амаа даран ажилтай болчлоо гэд явах гэж байтал Бек гарандаа энерги шингээгээд түүнийг барьж авах гэтэл мөнхөө бултаад гүгээд яваад өгдөг. Бекч гармын альтарчлаа гэсээр үлдэнэ. Хэсэг хугацааны дараа улаан өст өрөөндөө орж ирэхэд мөнхөө орон дээр нь тасарсан унтаж байдаг. Улаан өст мөнхөөг сэрээгээд чи ууцсан юм гэхэд мөнхөө юун арих гэд юу ч болоогүй юм шиг босоод яваад өгнө. Энэ үеэрч бүлгмийнхэн бөөндөө цугларч 2 дугаар жилийнхнээ ухтан авч байдаг. Бидний урд Бек явж байдаг ба мөнхөө харчаад буцсан мөнхөө дээр очин амыг хагаад хоёулаа уулзаагүй билүү гэж хэлдэг. За энэ үрээд эпизод 2 дууслаа. Тэгээ дараагийн анги он гараад орох байх. Тэгээ та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Тэгээ таалагдсан бол лайк болон сабаа дараарай.